Төвийн бүсийн сонгодог жүжиг наадамд оролцохоор Монгол Тургатан театрын хамт олон өнөөдөр мордож байна. Өвөрхангай аймагт болох наадамд 60 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа манай театрынхан наадамд концерт болон Шекспирийн Ромео и Жюльеттэй жүжигээр оролцох юм байна. Уг наадам шагналын сан өндөртөө бөгөөд орон нутгийн театруудын боловсон хүчнүүдийн чадал, ур чадварыг үнэлэх зорилготой зохион байгуулагддаг юм байна. Улсын хэмжээнд 4 бүсээр явагдаж байгаа сонгодог жүжиг наадмын төвийн бүсийн ихэд Монгол Тургатан театр оролцох бөгөөд төвийн бүсэд 7 аймаг хамаарагддаг. Эдгээр 7 аймаг бусад бүсийг бодоход харьцангуй ур чадвар сайтай, өрсөлдөөнтэй аймагуд юм байна. Ерөнхийдөө бол бүсүүдэд дотор харьцуулаад үзэхэд одоо нэг хүчний хувьд театруудын өрсөлдөөний хувьд бол хамгийн өрсөлдөөнтэй бүс байдаг. Энд ч одоо Дархны театр гэж том театр байна. Эрдэнэ хотын одоо хүүхдийн театр байна. Тэгэл Өвөрхангай, Хархангай, Булган одоо манайх тэгээ дээр нь энэ жил хөвсгөл шинээр орж ирж байгаа. Хөвсгөл энэ бүст орж ирж байгаа. Ингээд 7 театр оролцох хэрэгтэй юм аа. Оролцох юм. Ер нь бол бүх одоо мэдээлэл зэдүүлэг юмнууд нь ирсэн байгаа юм билээ. Тийм л юу болж байна. Зүгээр энэ хамгийн гол нь энэ уралдаан бас манайд бол их тийм ач холбогдолтой манай театрын хувьд энэ жил театр маань 30 жил болж байгаа ш театр байгуулагдаад. Тэгэхээр яг одоо зүгээр засгаас бол одоо 50-аас дээш одоо тэгш тоотой жилүүдийг тэмдэглэх аль биесээр зөвшөөрөгдсөн байдаг учраас бид нар 30 жилийн агуулт ийм хөргөн дийлгээр тэмдэглэж болж чадахгүй. Гэхдээ бид нар театр 30 жил болсныхоо хувьд эн чинь бас нэг юм түүхэн цаг хугацаа байхгүй. Тэгэхээр энэ бол энэ 30 жилийн энэ тэмдэглэлт өдрийг хүртэл манай театрын бол юм өндөр үтээлийн өдрүүд багтаж байгаа. Тэгээ бид нар 11 сард одоо бас манай ардын цогцол хөгжимчдийн улсын уралдаан гэж бас манайх одоо 3 жилд нэг удаа зохион байгуулдаг. Манай театр өөрөө зохион байгуулдаг ийм уралдаан. Тэгээ тэр маань 11 сарын бас 20-доор харин эднэр зохион байгуулагдана. Тэгэхээр ер нь бол он дуустал бол манайх ажил бол маш ихтэй байгаа. Зүгээр энэ уралдаан наадам дууссаны дараа бид нэр 2013 оныг бол Монгол Тургатан театр Монгол орон даяар гэж аялан тоглолт зохион байгуулахаар бэлтэж байгаа. Яг гоо хийж байгаа уран бүтээлүүдийн хувьд бол театр бол нормал нэ. Ер нь л одоо мэрэгжлийн хүмүүс ямар төвшөнд байх хэвээр тэр төвшөнд байгаа бэлтгэл болов. Тэгээд уралдаан ч өөрөө өсдөд хоёр талтай шүү дээ. Зөвөр би бол бас манай шүүгчид бол ямаг аль болохоор их бодтой харах байх гэж бодож байгаа. Зөвөр энэ манай хийгдсэн бүтээлүүдийн хувьд бол чамлагтахааргүй сайн бүтээлүүд явж байгаа. Ирэх 11 сард ардын цогцол хөгжмийн улсын уралдаан манай аймагт болно. 3 жилд нэг удаа зохиогддог тус уралдааныг манай аймаг зохион байгуулдаг юм байна. Мөн эх онд аймгийн театр байгуулагдсны 30 жилийн тохиох бөгөөд ойгоороо Монгол Тургатан театр Монгол орон даяар нэртэй аялан тоглолт хийхээр төлөвлөд байгаа ажээ.